аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын анги дугаар хуралдаанаар Орхон аймгийн засаг даргад Дамбын батлуудыг дэвшүүлж Монгол улсын ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар захирамжаар Орхон аймгийн 12 дахь засаг даргаар батлууд томилогдлоо. Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэ хотын захирагчийн 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 9 бүлэг 116 зорилт дэвшүүлж түүнийг хэрэгжүүлэхэд 298 арга хэмжээ төлөвлөлөө. 4 жилийн хугацаанд хэрэгжих бодлого хөтөлбөрийн гол сүм нь хүний хөгжилд чиглэгдэж байгаагаараа онцлог юм аа. Ирэх 4 жилд бол хүний хөгжил рүүгээ анхаарсан, хүнээ хөгжүүлсэн тэр чиглэлээр тодорхой алхмууд ажлуудыг үрдэнгүүдийг гаргасан юм ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. За бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажлууд туссан байгаа. Тухайлах юм бол бид бүхэн этгэлцлийн зээлийг бий болгож банкны шалгуурд давж чаддаггүй өрхийн жижиг бичил бизнес эрхлэгчдийг дэмжих бага хэмжээний хүүтэй зээлийг олгоно гэж бид бүхэн бас өөрийн хөтөлбөртөө тусгасан. За мөн эрдэмчүүдэд хайртай гэж хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийг бас ажилтай орлоготой болгох чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр энэ мөрийн хөтөлбөртөө туссан байгаа. Шинжлэх ухааны технологийн парк байгуулна. Засаг дарга ажлаа хүлээж авснаас хойш 100 хоногт 170 захирамж шийдвэр гаргаж удирдлага зохион байгуулалт болон бодлогын төвшин 7 асуудлыг шийдвэрлэлээ. Засаг даргын дэргэдэх хэлтс албадын нэгдсэн шуурхай хурал 14 хоног дутан байсныг 7 хоногоор болгож өөрчилснөөр орон нутаг болон иргэдийн өмнө тулгамдж байгаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх боломж бүрдсэн юм. Орон нутгийн бодлого шийдвэрт Орхон аймгийн эрдэмтэн докторуудын үнэт санаачлагыг тусгах нэвтрүүлэх зорилгоор засаг даргын ивэлдор эрдэмтэдийн уулзалтыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн чиглэлээр, боловсролын чиглэлээр, уул уурхайн чиглэлээр, дэд утас завшаа ямар чиглэлээр байх юм ингэж салбар болгож хувааж энэ салбартаа Орхон аймагт ажиллаж байгаа эрдэмтдийгээ чиглэлээр хуваарлаад ингээд энэ чиглэлээр нь ажиллах бол энэ чиглэлээр ажиллах улсууд маань бас нэг тодорхой төлөвлөгөөтэй хийх судалгааны ажлынхаа юутай нэг бол аймгийн засаг даргын хамгаалалтын газар бол нэг мэргэжилтэн бол ингээд хариуцсан. Хамгийн гол нэг юм бол энэ юу тэжээлийн үйлдвэр эрэхтэй. Энэ Орхон аймагт. Энэ дахиад шууд гахаа хөгжүүлэхэд энэ улсууд ч юм шүү дээ. Өрхийн үйлдвэр хөгжүүлээд ногоо тарих гэр тэжээл байхгүй ш. 2020 он гэхэд бол манай Эрдэнэ тод миний хийж байгаа ойролцоо тэр модельээр хийсэн тооцоогоор бол 2.80 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Тийм учраас л энэ Эрдэнэ төлбөрийг одоохондоо тэнхээтэй ёстой байхад энэ ажлуудыг эхлүүлж шийдвэрлэх ёстой. Уулзалтаар эрдэмтэн бүтээлийг орон нутгийн хөгжил бүтээн байгуулалтанд нэвтрүүлэх зорилгоор засаг даргын дэргэдэх эрдэмтэдийн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Гадаад харилцааны алба байгууллаа. Орхон аймгийн засаг даргын хамгаалалтын газар нь 6 улсын 10 гаруй хоттой хамтын ажиллагаатай ажилладаг. Үүнийг өргөжүүлэх зорилгоор гадаад харилцааны албыг байгуулж байна. Энэхүү алба нь бол 3 оны орон бүрэлдэхүүнтэй ажиллана. Засаг дарга 100 хоногийнхаа ажлын хүрээнд бол Солонгос улсын Шинхэн хоттой найрамдалт харилцаа тогтоох алхмуудыг хийсэн. Энэ хүрээнд бол соёл болон боловсролын солилцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн ач холбогдолтой ийм олзолтуудыг хийж гэрээг үзүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар Орхон аймаг 6 улсын 10 хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай ажиллаж байна. Засаг дарга батлууд орон нутагт гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамтран ажиллах чиглэлээр бүгд наримдах Чех улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Владислав Харакийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал Чех улсын хөрөнгө оруулалтаар барьж байгаа 7А хорооллын орон сууцны талаар ярилцаж цаашид уул уурхай эдийн засгийн чиглэлээр хамтрахаар санал солилцлоо. Бүгд наримдахын нэтгэх улсаас Монгол улсад суугаа онцгод бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён доктор Сүриш Бабуг
хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр засаг дарга Батлуут боловсролын салбар тэр дундаа оюутан солилцоо төсөл хөтөлбөрөд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Америк нэгдсэн улсаас манай улсад суугаа ерөнхий консул Джейсон Спелбергийг хүлээн авч уулзлаа. We're here to provide any Олон салбар хэлцүүдээс байдгаа гэдэг эдийн засаг одоо өснөдгийн аюулгүй байдлын алав тэгээд худалдааны хэлцгээ тий одоо засаг дарга ч гэсэндээ шинээр ажиллаа хийсэн би бас 3 сарын өмнө ажиллаа хийсэн тэгээд бас хамтын ажиллагаа өргөжин тэлэх баха засаг даргын хийсэн бүх мэдээллийг би буцаж очиод бусад салбар хэлцээхэндээ дамжуулнаа. Орхон аймаг Америк нэгдсэн улстай боловсрол эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах илэрхийллээ. Бүгд наримдах Солонгос улсын Шихэн хоттой наримдалт харилцаа тогтоохоор албан ажил хийлээ. Ер нь бол Шихэн хоттой бид хүн шинжилгээ ухааны технологийн чиглэлээрээ бас нэлээд төдхөө анхаарч хамтарч ажиллая гэсэн бодолтой байна. Шихэн хот бол Солонгос улсын бас үйлдвэрлэгдсэн том хот 440 мянган хүнтэй 17 мянга гаруй аж ахуйн нэгж одоо байгууллага үйл ажиллагаа явуулдаг ийм одоо том хот юм билээ. Тийм учраас бид хүн энэ чиглэл рүүгээ харсан шинжилгээ ухааны технологийн паркт суурилагдсан томоохон одоо хамтын ажиллагааг бол Шихэн хоттой хийнэ гэж одоо үзэж байна. Гадаад харилцааны чиглэлээр хийсэн уулзалт бүр үр дүнтэй, ач холбогдолтой улсын зэрэгцээ, шинжилх ухааны технологийн парк байгуулах зорилтын хүрээнд хамтран ажиллах сан сэлцлээ. Бүсийн онцлогоо эмчилгээний төвийн төрөх тасаг тохиолол камержуулалттай боллоо. Эмнэлгийн тусламж чанар үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор бүсийн онцлогоо эмчилгээний төвийн төрөх тасагт 13 камер мөн төрөх өрөөнд совилогч дуудах тохиолын 6 төхөөрөмж, дутууны райд, нэн шаардлагатай эм тарай, няран эрт үеийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг орон нутгаас шийдлээ. Үүнд засаг даргын нөөц сангаас 24.1 сая төгрөг зарцуулсан байна. Элэгний вирусгүй Эрдэнэт хот жишг аймаг болох зорилт төвшүүллээ. Аймгийн хүн амын дунд тулгамдж байгаа элэгний БЦД вирусын шалтгаанд өвчлөлийг бууруулах зорилгоор элэгний вирусгүй Эрдэнэт хот жишг аймаг болох зорилт төвшүүлж 1 жилийн хугацаатай аян зарлалаа. Аяны хүрээнд аймгийн засаг дарга, эрүүл мэндийн газар, бүсийн онцлогоо эмчилгээний төв болон Медипас эмнэлэг, Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл болон Эрдэнэтийн эрүүл иргэн төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 10% нь бол одоо Б-ийн, С-ийн халдвартай гэсэн одоо дүн гарцсан явж байгаа. Монгол улс нь элэгний вирусын халдвар тархал дараа нь бусад улстай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байдаг. Нөгөө талаас вирусын шалтгаанд хатуурал өвчнөрөн 100 мянган хүн ам дутамдах тоогороо дэлхий тэргүүлж байна. Энэ асуудалд төр болон төрийн бус байгууллага онцгой анхаарч элэгний вирусгүй Эрдэнэт аяныг Орхон аймагт анх удаа эхлүүллээ. Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэг урамшууллын тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүллээ. Гадаадын болон дотоодын их дээд сургуульд анх удаа элсэн сурвалжиж байгаа элсэлтийн ерөнхий шалгалтаас 700-аас дээш үнэлгээтэй үндэсний статистикийн хороноос тогтоосон амжиргааны баталгаажих төвчнөөс доогуур амьдралтай өрхийн 10 оюутанд тэтгэлэг олгож батламж гардууллаа. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сард 70 мянга буюу жилдээ 700 мянган төгрөгийн тэтгэлэг авна. Энэ хичээлийн жилд 10 оюутанд 7 сая төгрөгийн тэтгэлэг хүртлээ. Манайх дөрвөлээ амьдардаг ээжтэйгээ тэгээ би доороо 2 дүүтэй. За тэгээд манай жилийн өрхийн орлого нэг ээжийн цалин гээд нэг 600-700 мянган төгрөг л байна. Тэгээд энэ 700 мянган төгрөгийг авснаар нөгөө нэг эдийн засгийн хувьд 700 мянган төгрөг хэмжиж байна л гэсэн. Тэгээд бас нөгөө ийм тэтгэлэг явуулж байгаад нь баярлалаа. Мөн магистр докторийн өдрийн ангид сурч байгаа 3 оюутанд урамшууллын тэтгэлэг олгох бөгөөд жилд 1-3 хүртэлх сая төгрөгийн урамшуул олгохоор ажиллаж байна. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлж 34 айлыг орон сууцаар хангалаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууц хөтөлбөрийг хөдөө орон нутгаас
Орхон аймагт анх удаа эхлүүллээ. Ингэхдээ Орхон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр түрээсийн орон сууцаан бүрдүүлсэн давуу тал юм. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж 34 орон сууцыг Ахмад Настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн залуу гэр бүл төрийн албан хаагч хувийн хөвшилд ажиллаж байгаа иргэдэд олголоо. Орон сууц олголтыг засгийн газраас гаргасан журмын дагуу суглааны аргаар явуулсан юм. Аймгийн орон нутгийн удирдлагууд баярлаа. Залуу бүрийг гэр бүлийг дэмжиж ийм ажил зохион байгуулж байгаа. Баярлж байна. Өшөө залуу гэр бүлүүдийг дэмжиж иймэрхүү ажил зохион байгуулах зүгээр л юм байна. За Орхон аймаг одоо залуучуудын хот бид цаашдаа бол түрээсийн орон сууц төлбөртөө бол залуу гэр бүлийг төлхөө хамруулъя гэсэн юм бодлогыг л барина. Ягаад гэвэл өнөөдөр Монголын залуучууд бол бас сайхан амьдрах ёстой, сайн орчинд ажиллах ёстой. Залуу болсон хүчнээ бид нэр дэмжиж цаашдаа бас одоо энэ ажлуудыг хөлөх үр дүнтэй зохион байгуулна гэж бодож байгаа. За Ахмадуудаа бол бид нараас тодорхой хэмжээнд одоо бас хөтөлбөрүүдийг боловсруулад ач санд хөтөлбөр хэрэгжүүлэх гэдэг ингэ явж байна. Энэ хөтөлбөр өрөөнд ч гэсэн манай түрээсийн орон сууцны одоо журам бол үйлчлээд явнаа. За бид ингээд орон нутаг маань өөрийн өмчөөр одоо өөрийн хөрөнгөөр ингээд түрээсийн олон байртай болж байна. Энийг одоо дагалдаад гарах бас зардал тэдний одоо чирэгдэл түрээсийн орон сууцтай холбоотой гарах одоо маргаан энтриг бол бүх зүйлийг бол гэрээ контрактор зохицуулаад үл маргалдах шугамар бол одоо шийдвэрлээд явнаа гэсэн ийм одоо үндсэн бодолтой ажлын хэсэг ажиллаж байгаа. За манай ажлын хэсгийн бүрэлдэхүүн бол бас тодорхой хэмжээнд 4-5 удаагийн одоо нэгдсэн хуралдаан за 450 гаруй мөрөгдлийг бол нэг бүрчлэн судлах энтергээд манай ажлын хэсгүүд нэлээд ажлын ачаалтаа ажиллаж байгаа. Тэгээд ямар ч хэлсэн одоо Орхон аймгийнхаа нэг тодорхой хэсгийг бол түрээсийн орон сууцаар оруулаад ингээд амьдралд нь бол одоо баталгаа өгöd явна. Цаашдаа энэ орон сууцны хөтөлбөрийг бол бид бүхэл түвшинд одоо дэмжиж хэрэгжүүлэх талаар бол одоо санхүүгийн хөөсрүүд бүрдүүлж ажиллана гэж ингэж бодож байгаа. Ажлын байрыг хадгалах, хангах чиглэлээр санамж бичиг байгууллаа. Аймгийн засаг дарга Батлууд, үйлдвэрчний хэвлэлийн хорооны дарга Батцоож, ажил олгогч эзэдийн холбоо төрийн бүс байгууллагын тэргүүн Цэдэн Содомнаар орон нутгийн нийгмийн түншлэлийг бэхжүүлэх буюу ажлын байрыг хадгалах, цалин, орлогыг бууруулахгүй байх, хямралын үед төр хувийн хөвшил хамтарч уян хатан бодлого баримтлах чиглэлээр санамж бичиг байгууллаа. Эдийн засаг хүнд байгаа үед бол одоо хүмүүсээ аль болохоор ажилтай байлгая. Ажлын байрны баталгааг одоо хангуулъя гэдэг дээр хамгийн одоо нэн тэргуунд анхаарай. Тэгээ ажилтай байгаа хүмүүсийнхаа цалин орлогыг бас хамгаалъя. Одоо өнөөдөр нэмэгдэж чадахгүй байгаа энэ цалин орлогын худалдан авах чадварыг бид нар хамгаалах ёстой. Тэгжээж энэ орлогыг бас бид хамгаална. Ажилтай байгаа хүн амьдрахад бас хүнд байгаа үед ажилгүй байгаа хүн бол бас хэцүү шүү дээ. Тийм ч учраас энэ манай Орхон аймгийн засаг дарга одоо Батлуудын зүгээс нэг хөтөлбөр одоо хэрэгжүүлж эхлэх гэж байгаа юм байна. Энэ юу юм бэ гэхээр ер нь өрхийнх нь одоо ажилгүй байгаа одоо яаж амьдарч байгаа нь одоо ойлгомжгүй. Тэгээ ийм одоо хүмүүстээр тусгайлсан одоо ийм бодлогыг одоо авч хэрэгжүүлээ гэдэг ийм хөтөлбөрийг одоо эхлүүлж байгаа юм байна. Энийг бол одоо маш зөв зүйтэй ийм алхам байна. Энийг одоо бусад аймагуд одоо хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Дээрх санамж бичиг нь орон нутгаас хэрэгжүүлэх гэж байгаа эрдэнчүүдтэй хайртай буюу нэг өрхийн нэг гишүүнийг ажлын байраа хангах зорилттой уйлдэж байгаа юм. Тодруулбал Орхон аймагт 2300 эгэн өрхөөс нэг жигэргэн хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгааны хүрээнд тэднийг ажлын байраар хангах зорилттой дэвшүүлэн ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас кокссон нүүрсийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлнэ. Орхон аймгийн гэр хорооллын 14,000 өрх жил дунджаар 30,000 тонн түүхийн нүүрс төлдөг. Энэ нь агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол их усүр юм. Иймд аймгийн засаг дарга Батлууд Дархан аймгийн Накотош компаниас хагас кокссон нүүрс авахар гэрээ хэлэлцээ хийлээ. Тэндээс одоо байдаг хүмүүс бүтээгдэхүүн авч эрдэнтийнхээ хэрэгцээнд бас нийлүүлэх тийм боломж бололцоо бас байгаа юм байна. Энэ цаашдаа бол иргэддээ яг одоо шууд үйлдвэрийн өвнөөр хүрэх дунд нь одоо ямар нэгэн байдлаар тийм чэнжүүдээр одоо дамжихгүйгээр хүрэх тийм боломжтой бүрдүүлэх тийм боломж байна гэж одоо бид харлаа. Энэ бүтээгдэхүүн маань бол агаарын бохирдлыг багасгахдаг гэдэг утгаараа бас
байгаль орчин хүний эрүүл мэндэд бол их сайн нөлөөтэй гэж үзэж байна. Эхний ээлжинд гэр хорооллын 15 цагт 10,000 тонн хагас кокосцсон нүрсийг түүхийн нүрсний үнээр борлуулах бэлтгэл ажил хангагдаад байна. Хагас кокосцсон нүрс нь утаагүй үнэргүй бөгөөд илчлэг өндөртэй, удаан шаталтай, эдийн засаг тэмнэлтэй. Ийм өнгөрсөн 9-р сард Рако Туш компани туршилтаар ханун болон энгийн пижин нам даралт төслийн зугтай 75 өрхөд 4 тонн хагас кокосцсон нүрс нийлүүлж иргэдийн сэтгэлдлийг сонссон юм. Түүхийн нүрсийг бодвол 80% утаа багтаа. Тэгээд эрүүл мэндэд нэлээд ач холбогдолтой. Түүхийн нүрсийг бодвол 40% эхлэх сайтай. Агарын бохирлыг үүсгэж их усрын 80% нь гэр хороолол, 10% нь тээврийн хэрэгсэл, 6% нь үйлдвэр, 4% нь хог хэрэглээс гардаг гэсэн судалгаа бий. Иймд төр засгийн зүгээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг иргэд дэмжиж өрхийн хэрэглээний түлшний сонголтоо өөрчилөх нь зүйтэй юм. Энэ жил дөрвөн багтаа сургууль цэцэрлэг шинээр барьж байна. Аймгийн засаг дарга ажиллагаан хүлээж авснаас хойш боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт тулгамдж байгаа зарим ажлуудтай танилцж холбогдох яамдад уламжлалаа. Ялангуяа цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Даваат, Эрдэнэ, Дэнж багт баригдаж байгаа барилгын ажилтай танилцж ажлыг чанартай бөгөөд богино хугацаанд гүйцэтгэх санхүүжилтийг цаг хугацаанд нь олгоход анхаарч ажилласан юм. Үүний хүрээнд Даваат багт байрлах 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг сургуулийн цогцлбор эх 12 дугаар сард, Дэнж багийн 20 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга эх 11 дугаар сард ашиглалтанд орно. Нэгийн хорооллын барилгажлтыг үргэлжлүүлнэ. Хөрөнгөний улмаас сатад байсан нэгийн хорооллын инженерийн шугамсалжийн ажлыг Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэ хотод уламжилж эхний ээлжинд шаардлагатай дэд үдцийн зардал буюу 6.2 тэрбум төгрөгийг улсын төсөв тусгахаар засгийн газарт саналаа хөргүүллээ. Ингэснээр Орхон аймагт 1230 айлын орон сууц ашиглалтанд орох суурь тавигдж байгаа юм. Нэгийн хороолол Бурхан багшийн зэрэгдэл спорт урлагийн цогцлборын одоо шугам явах төв шугамын асуудал байгаа. Тэгээ Эрдэнэтийг тэжээдэг гол цахилгааны одоо трансформатор болох CRP2 маань бол ашиглалт нэлээд удажчихсан, хуучирдсан. Тэгээд 60-аас 70% ачаалттай явж байгаа. Энэ дээрээ бид нар бас 6 тэрбум орчим төгрөг улсын дэс утас суулгаад ингээд их ажлыг Эрдэнэт сайд маань Эрдэнэт ажиллахтаа амласан. Сэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг үргэлжлүүлж эзэмшлийг тодорхой болгоно. 2013 оноос Франц улсын засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр барьж байгаа цэвэрлэх байгууламжийн өргөтгөл ажил 85% гүйцэтгэлтэй байна. Барилга хугацаанд амжихгүй байгаагийн гол шалтгаан нь улсын төсвийн санхүүжилт удаашрах, зарим тохиолдолд төсвөлөгдсөн хөрөнгө нь төсвийн тодтголын үед хасагдсан байна. Үүнийг шийдвэрлэхэд холбогдох яам руу саналаа хөргүүлснээс гадна эзэмшлийн тодорхой болгохоор ажиллаж байна. Булган аймагт 15 салбарт хамтран ажиллана. Монгол улсыг бүсчлэн хөгжүүлэх хүсэл баримтлалын хүрээнд Орхон Булган аймаг 4 жил тутам хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг. 2016-аас 2020 оны гэрээний хүрээнд газрын харилцаа, барилга хот байгуулалт, байгаль орчин, хөдөө аж ахуй, гамшиг осол болон гал түмэртэй тэмцэх зэрэг 15 чиглэлээр харилцан хамтран ажиллахаар боллоо. Газрын харилцаа, барилга хот байгуулалт, байгаль орчин, хөдөө аж ахуй, гамшиг осол болон гал түмэртэй тэмцэх нийгмийн аюулгүй байдлыг хангах, боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, соёл урлаг зэрэг 15 багц арга хэмжээ түүнийг хэрэгжүүлэх 58 ажлыг энэхүү гэрээнд тусгалаа. Юугаар баян түүгээр daйл гэдэгчлэн өгөөж тэнүүн Булган хангаан нутагт байгаа байгалийн баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зах зээлийн боломжийг хүн зунаар олон Орхон аймаг Эрдэнэ тот руу чиглүүлэх. Нөгөө талаас үйлдвэрлэл зах зээл өгсөн Танай аймгийг өргөн удам газар нутагтай хөдөө аж ахуй дэд бүтцээтэй манай аймагтай холбох олон ажлуудыг хэрэгжүүлэх болно. Урд өмнө хийж хамтран ажилласан гэрээг дүгнэж бусад одоо сумдынхан удирдлагуудтай харилцсан тохиролцож бүх одоо төвшөнд ойлгоцсны үндсэн дээр энэ гэрээг байгуулсан гэж ойлгож байна. Ингэснээрээ бид бүхэн төрийн байгууллагын шат чатны төвшөнд
нэгдсэн нэгд ойлголттой, нэгдмэл бодолтой байж хоёр аймгийн ард иргэдийн өмнө тулгамдсан олон чухал асуудлуудыг шуурхай, найдвартай, хүртээмжтэйгээр одоо шийдэх боломж олдсоо үүсэж байна гэж одоо үзэж байна. Энэхүү гэрээг хэрэгжүүлж ажиллахад Орхон аймгийн төрийн байгууллагын албан хаагчид ч гэсэн өөрсдийн зүгээс хамаарах бүх зүйл дээр сэтгэл тавьж Булган аймгийнхаа одоо удирдлагуудтай ард иргэдийн эрхшлийн төлөө хамтарч ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаа. Гэр хороололд цэвэр бохир усын шугам хоолой татах ажил хийгдэж байна. Азийн хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Каечи Хашигава, Монгол улсад суугаа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Йоланда Фернандес Ломинар орон нутгийн удирдлагуудтай уулзаж мөн 2301 төслийн хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцаж сайн үнэлгээ өглөө. Энэ дашрамд Орхон аймгийн удирдлагууд гэр хороололд цэвэр бохир усны шугам хоолой татах боломжийг олгох дэд төсөл хэрэгжүүлэх болсноо мэдэгдсэн юм. Иргэдийг гэрлүүг одоо энэ шугамудаас салбарлаж авахд урт хугацааны баггүйтэй зээлээр одоо зээл олох байдлаар одоо шийдэж өгөөч гэдэг хоёр хүсэлтийг тавьсан. 17 оноос ахуулан энэ бүтээн байгуулалтын ажлууд цаашаа үргэлжлэж явна. Ингэснээрээ бас байгаль орчин дээлтэй, төлөө модны одоо хэмнэлттэй агаарын бохирдол болон хөрсний бохирдлыг маш өндөр хувиар бууруулах тийм боломж олцоо бүрдэнэ гэж одоо үзэж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тус салбарт баримталж байгаа бодлогыг шинжилж байна. Аймгийн засаг даргын А412 дугаар захирамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг шалгалаа. Шалгалтын хүрээнд ажиллан гүйцэтгэх боломжгүй болсон уган ордер компанийн үйл ажиллагааг зогсоож Шанд хабитатын чиглэлд дахин тендер зарлаж, хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулж маршрутыг шинээр баталлаа. Мөн нийтийн тээврийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулж байна. 2017 онд орон нутгийн хөгжлийн сан гар хийх ажлыг эренбэллээ. Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн захиалгаар олон нийтийн оролцоотой хөгжлийн төв төрийн бус байгууллага 2017 онд орон нутгийн хөгжлийн сан гар хийх ажлыг эренбэлсэн судалгаа хийлээ. Нийт 26 асуулгаар 10,000 өрхөөс судалгаа авсан байна. Судалгааны дүнд орон нутгийн хөгжлийн сан гар 2017 онд цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гудамж талбай нөхцөлийг сайжруулах, камержуулалтыг нэмэгдүүлэх санал гарчээ. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр энэ жил орон нутгийн хөгжлийн сан гар 9.1 тэрбум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 11.2 тэрбум, 2015 оны шилжих үлдэгдлийн хөрөнгө оруулалтаар 18.1 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил үйлчилгээ хийлээ. Нарны эрчим хүч, сэргээгт эрчим хүчийг ер нь цаашдаа ашиглаад үзье, туршаад үзье гэдэг байдлаар бүгд найрамд хаттар тусын компанитай гэрээ байгуулж байна. Нэг айл тэгээд дээрээс нэг гудмыг бол нарны сэргээгт эрчим хүч, нарны эрчим хүчээр астаг гэрлээр одоо тавиад энэ өвөл туршаад компани бол үр дүнтэй болох юм бол эргэжил мөнгө авъя гэдэг байдлаар гэрээ хэлцлэгдээд ингэ явж байна. Бас нэг анхаарч байгаа юм бол хог хаягдлын менежмент байна. Яг үүндээ өнөөдөр Эрдэнэтэд байгаа хог хаягдлын менежмент нь анхаарахгүй бол доос гудамжтай айлууд нь хогоо гаргачаад дараачаар нь ачдаг бол хогоо сэвэрлэх биш улам хогжуулах менежмент байна гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас бид нар аймагуудаас туршлага судалж байна. Хог хаягдлын менежменттэй холбоотой бас ямар хөө байдлаар байх юм гэдэг дээр ажлын хэсэг гараад Эрдэнэттэй ашиглая гэж байгаа, инженерүүдээ ашиглая гэж байгаа. Бүх одоо Эрдэнэтэд байгаа доктор цолтой хүмүүс, дээрээс нь мэрэгсэн зөвлөх инженерүүдийн судалгааг авч байна. Эднэрийгээ бас Эрдэнэтийнхээ хөгжил бүтээн байгуулалтанд эднэрийгээ ашиглая гэдэг, хамтраад ажиллая гэдэг байдлаар ингэ ажиллаад явж байна. Гэр хорооллын дэд үтс үерийн далан совгийг нэмэгдүүлсээр байна. Иргэдийн ажилдж амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор авто зам дэд үтсийг нэмэгдүүлж үерийн далан совгийг цэвэрлэж байгалийн гинтийн гамшиг ослын үед бэлэн байдлыг хангад олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 100 Орхон аймагт хэд хэдэн удаа гинтийн аадар бор орсны улмаас зарим хэсэгт явган хүн автомашин зөрчих боломжгүй болсон тул үүнийг орон нутгийн хөрөнгөөр яаралтай шийдвэрлсэн. Тухайлх юм бол говьл
Баян цагаан, Уртын гол, Эрдэнэ, Их залуу, Шанд, Цагаан чулуут багт онцгой байдлын газар хууль хяналтын байгууллагууд ажиллаж, үерийн сувгшуудыг цэвэрлэж усны урсцыг хэвэн болголоо. Мөн Даваат багт 9-р гудамжны баруун талд гүүрэн гарс хийлээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд бэлэн байна гэдэг нь хот төлөвлөлт зохион байгуулалт үрдэгчлэн сэргийлэх арга хэмжээтэй салшгүй холбоотой юм. Гэр хорооллыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбож эхэллээ. Гэр хорооллын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбосноор агаарын болон хөрсний бохирдол багасгах ач холбогдолтой. Иймд Баян цагаан багийн Педугийн хэсгийн айл өрхийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүллээ. Энэ ажил өнөөдрийн байдлаар 50% гүйцэтгэлтэй байна. Мөн Цагаан чулуут багийн 25, 26, 40, 41 дугаар гудамжийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбож гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцөлийг хангасаар байна. 10 сарын 10-наас одоо энэ цэвэр бохиросны шугам тавигдсанараа хорооллын айлууд маш сайхан болж байна. Бохир цэвэр усаа өөрснөө ингэ шийдчихэж байна. Одоо манайхны өвлийн хүлэмж ажилладаг айлд бол маш хөнгөлөлтөй ширчээрээр ус зөөгөл байдаг гэсэн бол одоо нэг өөрснөө шууд тосоол хэрглэж авдаг сайхан боллоо. Дотроо гадаа нойлд бийсэхгүй дотроо бийсдэг. Нойлтой боллоо. Сайхан байна. За ингээд гэр хорооллын дэд ус сайжирж байгаа орон нутгийн удирдлагуудад маш их баярлж байна. Баяр талархсан илэрхийлье. Аймгийн засаг дарга Батлууд шийдвэрлэгдээг удсан олон ажилтай газар дээр нь очиж танилцсны нэг нь Баян цагаан багийн 1-р байр юм. Бранк 1 байр нь 30 гаруй жил болсон тул цахилгаан холболтод гэмтэлтэй. Дээвэр нь нурсан, нойлын өрөөгүй. Үүнийг шийдвэрлснээр 20 гаруй өрхийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдлээ. Айл айлд нь одоо нойлын шугам тавиа зогсохгүйгээр бүхэл бүтэн энэ коридорын одоо тааз хам шал бүгдийг будаж шинчилж тэгж өгсөн байгаа. Тийм. Тэгээд ингэж ийм ажлыг зохион байгуулж одоо манай байрыг гэрэл гэгээтэй одоо хүн ороход бас нэг саруулах нь тийм болгож өгсөн. Аймгийн засаг захиргаа болон түүний удирдлага нийт бүх энэ ажлыг хийж гүйцэтгэсэн ажилчдад бүгдэнд нь баярлсан талархснаа илэрхийлж байна. Маш их баярлж байгаа. Мөн гэр хорооллын багуудад аварын зардлаас хөрөнгө төсвөлж явган хүний зам хайран хурцлтай авто замыг заслаа. Тухайлбал Наран, Уртын гол, Аршаанд, Эрдэнэ, Их залуу, Шанд багт хайран хурцлтай авто зам. Согоод багт үерийн усны сувг засварлаа. Говьл багт 37 айлын орон сууц болон Эрдэнэ төлөвлөрийн цагдаагийн орчмын хэсэгт үерийн хамгаалтын сувг барьлаа. Ингэснээр Эрдэнэ хотыг хэрсэн үерийн далан сувг нэмэгдэж хавар зуны улиралд үүсдэг шар ус болон үер зэрэг байгалийн гэнэтийн гамшигын эрсдлээс хамгаалах боломж бүрдэж байгаа юм. Мөн гэр хорооллын багуудын эрчим хүчний хүчлийг нэмэх зорилгоор дэд станц энэ мэтчилэн өнгөрсөн зун аварын зардлаас гэр хорооллын багт тулгамдж байгаа 26 ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэлээ. Орон нутгийн бодлого шийдвэрийг хүний хөгжилд чиглүүлнэ. Аймгийн засаг дарга Батлууд ажлаа хүлээж авснаас хойш 100 хоногийн хугацаанд ажил хөдлөлийг бууруулах, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, төрийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа бодлого шийдвэр бүр хүний хөгжил чиглэгдсэн байх ёстой гэсэн зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Ер нь бид хүн хүнэл бодох хэрэгтэй. Энэ нийгмийн үнэт капитал бол хүн. Тэгэхээр эрдэмчүүд бид эрдэмчүүдтэй хайртай. Бид хүн энэ чиглэлийн хүрээнд одоо эрдэмчүүдийн төлөө өөрсдийн зүгээс шалтгааллах бүхнийг хийж ажиллана гэдгээ та бүхэнд хэлхийг хүсэж байна. Мэдээж одоо бид хүн мөрийн хөтөлбөрөөр баталчихлаа. Энэ мөрийн хөтөлбөрийн хүрээнд ч гэсэн эрдэмчүүдийн ая тухтай амьдрах, аюулгүй орчинд амьдрах, тэр нөхцөл болцоог бүрдүүлэх, ашиг орлоготой болох, тэр нөхцөл болцоог бүрдүүлэх олон одоо чухал ажлууд орсон байгаа. Энэ бүхнийгээ бас гүйцэтгүүлэн ажиллахын төлөө бид бүхэн хичээн чармааж ажиллах болно. Иргэд маань ч гэсэн энэ бүхнийг сайхан дэмжиж бид бүхэнтэй хамтран ажиллаарай. Аливаа бүтээн байгуулалтаас хүний хөгжил хоцрох ёсгүй.